Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би хичээлийн дараа нэвтрүүлгийн оролцогч Хонгор Зүйл байна. Өнөөдрийн дугаарт би харин хөтлөгч болохоор энд зогсож байна. Хичээлийн дараа нэвтрүүлэгт хүүхдүүд хичээлийн дараад юу хийдэг талаараа гардаг бол өнөөдрийн дугаарт хичээлийн дараа нэвтрүүлэгт оролцсон зураг хүүхэд надтай хамт цуглаад нэгэн сонирхолтой зүйл хийж байгаа. Эхлээд бүгдээрээ оролцогчтойгоо танилццгаая. Go, 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 shorty. It's your birthday. It's my life, it's now or never. Stay with me. Don't you want me like I want you, baby? Don't you need me like I need you now? Албан сэтгэлдээ тайтгарч шуранхай хамаахан хэрхэн Сайн байцгаана уу найзуудаа. Өөрийгөө танилцуулаарай. Ирээдүйн Оскарын шагналтай болтой. За сайн байцгаана уу намайг тав гэдэг ирээдүйн урлагийн орноо. Харин би болохоор Монголын боловсролын салбарын клипч авчих инженер. Сайн байцгаана уу би бол дэлхийн хамгийн том хөгжмийн фестивал Бөмбөр тоглох эсрэг мөрөөдөлтэй халуун байна. За сайн байцгаана уу? Би өвс хөлөө өвлөндөгч алтан багнаа. За одоо хэдүүлээ явцгаах уу? Явцгаа. Та нар ер нь хаашаа явж гин гэж боддог юм? Уул нь гарах гэж байгаа юм болов. Тийм төсөөлөл байна уу? Харж байгаагүй газруудаар л яваа. Би нэг заал авах гэж ийшээ. Заал авах гэж нэг ийшээ яж ирсэн юм байна. Тэмцээн. Та нарт нэг юм өнөртөж гин үү? Яг хөө илүү цэвэр анхаарал өмнөсдөж байна. За энийг сюрприз цэвэр нь үлдээ заа юу. За одоо тэгэхээр манай нэг оролцогч одоо бидний замаасаа авах хэрэгтэй байхгүй юу? Ягаад гэвэл тэр оролцогч маань анхны баяртаа ороод тэгээд өнөө өглөө шалгалтаа өгсөн болохоор бид сургууль дээрээс нь очиж авна. Тэгээд одоо авах гад явж байна. Ядарч байгаа хта. Тийм ээ. За мөнгөн багна гэдэг хүүхэд одоо байгаа заа юу. Тэгээд алтан багна нагаа, мөнгөн багна нагаа. Хүрэл багна хайжтэй. Мэдгүй. За бүгдээрээ ирчлээ. За одоо бүгдээрээ жоохон тоглоё заа юу. Орцож орж ирсэн. Тэгээ хатарж орж ирсэн юм чинь. За сайн байна уу? Сайн уу. За одоо бид нар ингээд нэг юм бэлдсэн байгаа заа юу. Чи ингээд хатарж биднээс машиндаа сууж байгаа юм чинь нэг авьяасаа үзлээ тэгээд машин руугаа орно заа юу. Авьяас үзүүлээ дээ. Ямар авьяас үзүүлгээ байгаа. Юу ч хийж болно чи. Чиний л дур. Ямар нэг авьяас үзлээд тэгээд машин руугаа нэгдэхнэ. Ямар нэг авьяас та надад ч авьяас багтаа. Чагаа бүжгэлдэх штэ. Бүжгэлэх юм уу? Эсвэл дуулах юм уу? Зогсож байгаа юм биш. Зүгээр штэ. Ай тавьчих юм уу? Зур дооны нэг л мөр явчих уу? Бол нэг бадаг явна штэ. Нэг мөр явахгүй штэ. Бадаг ч нэг штэ. Амар их штэ. За бүгдээрээ дэм. Сайхан талыг зорно. Хөгжилтэй цэнгэлдэн явна. За баярлаа. Баяр хүргээрэй. За чи ингээд машин руугаа орж болно. Манай мөнгөн баган маань улаан өстэй, алтан баган маань улаан дээлтэй байгаа. Бид нар ингээд өөрсдөө нэг юм одоо онцлог байдлаар танилцуулсан байгаа байхгүй юу? Чи ингээд гоё бодож байгаад өөрийгөө нэг танилцуулчих. Намайг Саранзол багийн мөнгөн маань гэдэг. Би Эрдэнэ хүч цогц өдөр сургуулийн 12А ингээд сурдаг. Жохон хоцроод ирчлээ. Бусдаас уучлах уу яа. Сайн байна уу? Сайн байна уу? Эвчтэй.
Сайн байна уу? Бид нэр ингээд долоола тань дээр бат тарих гээд ирлээ. За бүгдээр нь мод тарих гэсэн баярлаа. За манай шинжлэхүүний академийн газар зүйн геологийн өрөөнд тус садлан модуудын талбай маань байгаа. За бүгдээр ийшээ явж одоо нөгөө тарих моднуудаа. За. За. За бүгдээрээ өнөөдөр энэ модыг тарина. Шилмэс мод тийм шилмэс мод байгаа. За энэ мод маань болохоор одоо нарс мод. Тийм ээ? Нарс модыг бүгдээрээ тарина. За мөн одоо энэ шинс гэдэг мод байна. За. энийх нь навчны хайцсан бол. Энэ ахын дүүний улирлын онцлогоос шалтгаалаад энэ шилмэс моднуудаас одоо шинс мод маань болохоор ингээд шилмэсийг ингээд говчдөг байгаа юм. За өөрөө унгачдаг. Өөрөө унцдаг гэсэн байглаасаа. Хизээ урдын. Одоо ингээд оргон уралдаан хугацаа эхлэхээр одоо 5 сарын ихээр ингээд Одоо ургаж эхэлж байгаа юм. одоо энэ одоо ингээд хүүхдүүд анзаархад ингээд цагаан юм читэн цагаан юм гэж. За энэ маань одоо ингээд шилмэс маань ингээд үрээд гараад. Гараад гэх юм. Нөгөө цагаан хүн гаргаад байдаг юм уу? Одоо энэ бол одоо бидний одоо Тэр нь улаас л. шинс гэж ярьж байгаа боловч одоо байгаль дээр одоо оных нь уламжлалтаар одоо хар мод тийм ээ. Тэр мод маань байна. Энэ мод маань болохоор хацаа мод байна тийм. За эднийг одоо ялгахын тулд бол одоо шилмүсээр нь ялганаа. Нарс мод маань болохоор эндээсээ одоо ингээд шилмүс маань 2 ширхгээр ингээд гараад ирдэг. Тийм ээ. 2 ширхгээр. Гацаа болохоор гацуур мод маань болохоор бүгдээрээ ингээд ганц ширхгээр ингээд. Бас илүү ногоон тийм. Илүү ногоон тод ногоон. Дандаа ногооноор байдаг. Да мөнхийн ногоон модоо гэсэн үг байхгүй. Энэ одоо ингэж энэ шинэ мод өстэй. За энэ гурван маань одоо ингээд адилхан нарс мод маань байна тийм. Тэгэхээр энэ яагаад ингэж шараагаад энэ яагаад ногоон багт. Энэ нөгөө нэг хавар намар гэд шарлалцсан байгаа юм. Тийм одоо ингэ яг нэг одоо эдгээр маань буцаад одоо ингээд ургаад эхлэв шүү дээ. Ургаад эхлэнгүүт ингээд буцаад ингээд ногоороод орчихно гэсэн үг. Одоо шууд энтэй аваачаад тэгээд хөрсөндөө суул. За одоо бүгдөө яг ингээд тарихтаа болохоор энэ тухайн гадны талын энэ одоо хаан буюу бортог гэж ярьдیں۔ Энийг яг угсан нөхөндөө аваачаад ураад тий яг ингээд байрлуулаад тавина гэсэн үг байхгүй. Энэ одоо хэдэн настай юм? За энэ шинс мод маань 2-3 7 настай. 7 настай юм уу? 7 настай шинс мод одоо үрээрээ тарьж ургуулад за 2-3 настай болоод ирэнгүүт нь одоо энэ бортон шивжүүд тарьсан. Ийм шинс мод байна. За бидний тарих мод маань болохоор нарс байна. За шинс гэдэг одоо шинс буюу хар мод тийм. Гацуур байна. За энэ 3 төрлийн модыг бүгдээрээ бид тарьцгаая тийм ээ. За бидний тарих талбай маань болохоор одоо ишиг юм. За ишиг. Оо хурдлуудны дагам шүү дээ тий. Бүгдээрээ сонгож аваад баг таваа гэсэн тий. Тий. За одоо хөнгүүдийгээ ирэхээр одоо 3 багт хуваагдсан заяа үлээ. Оо эхлээд багтаа. За одоо хэдүүлээ эрэгтэй эмэгтэйгээр 3 багт хуваагдсан заяа. Яаж тэгэхээр одоо нэг нүдэ бана. Нүдэ багаад тэгээд ингээд хоёр талдаа ингэж игнэж зогсож агаад тэгээд нүдэ багаад дараа ингээд хоёр эргээд тэгээд одоо нэг юм хайж байгаа юм шиг ингээд харанхуйд юм хайж байгаа юм шиг ингээд хасаа сонгох нэ. Дараа ингээд эргээд Хэд ирэх юм? Хаал идэх үү? за тоолоод 5 эргэж манай. Өөрөө. За эрэг зүгээр зүг. За яа. За бич. За одоо чигээрээ яваа. За авчихлаа. За чи жоохон ийшээ яваарай наа чи эрэгтэй хүн байна. Ингээд хасаа арчиж байгаа юм шүү. За 3 баг маань тодорлоо. Нэгдүгээр баг Булганболд халуун. Хоёрдугаар баг Тоова мөнгөн багна. Гуравдугаар баг Игэгчин алтан багна. Хөтлөгч хонгороо. За
Хичээлийн дараа нэвтрүүлгийн оролцогч маань мод тарих энгийн бөгөөд хамгийн ариун үст чин сэтгэл хичээл зүтгэл гарган байгааг харахаар үнэхээр бахархмаар. Өнөөдөр тэд цөөхөн мод тарьж байгаа ч ирээдүйд хүүхдүүдийн гараар таригдах мянган моддын эхлэл байгаасай. За манай 3 баг маань гуруула нүхээ ухаад дууссан байна. За одоо ингээд энэ суулгах цагааш тгүүд энийг ингээд шууд нүхэндээ гээл тэгээ болчт юм уу? Эсвэл бол бас өөр юм хийх хэрэгтэй. За багууд маань одоо бүгдээрээ нөхөө угаа дууссан учраас хоёулаа бүгдээрээ яг хүүхдүүдтэй зааж өгье тэхүү. За За хамтдаа явцгаая. зя. За манай инхчин алтан баганд хоёр маань нүхээ ухаад дууссан байна. Яг стандартын дагуу чанартай нэг өгсөн байна. За баярлаа. За бүгдээрээ одоо энэ модоо тарь одоо энэ бортогтой суудлахыг одоо яаж хэрхэн тарих вэ тий? Миний эзэнд бол одоо гадна тийм энэ бортгоо уурна. Энэ хөрс үндсэн гэмтэх байх хэрэгтэй. Үндсэн одоо энэ бортон дотор байгаа учраас тухайн модны маань үндсэн гэмтэх байна гэсэн. За энийг за дахиад доор дахиад жоохон юу хийх юм бэ? Ишээч. За эндээс хийс. За энэ чулуу Бүгдээрээ ботлох байх уу? хэрэггүй юм шиг байна. Одоо ингэж за хамгийн гол нь барьж явах бүгд ингэ сайхан зүв барилттай тийш. За. За одоо ийм гэсэн үг. Хөрсөө. Одоо нэг ухсан хөрснүүдэд буцаад ингээд хийх юм биш үү тайгаа? Энэ чулуумлаа оруулахгүй зү тий? Том чулуу болон уран Жижиг чулуу хог хаягдлууд. яавал яах вэ? За жижиг чулуу байснаар бол одоо энэ тухайн хөрсний чинь одоо энэ юуг нь хөрсөн юм байна одоо тодорхой хэмжээнд одоо бий. Барьцалдуулдаг гэсэн үг үү? Сэрэг байлаач. Сэрэг бол. Бас нэвчих боломжтой юм шүү дээ тий? Одоо энэ хөрсөн болохоор за газрын гадаргуу дээрээс нэг 10-аас нэг 12 см. 12-аас 10. За нэг 4-өөс 6 ороо тий. Тэгээ за энэ үлдсэн хэсэг маань ерөнхийдөө тогоо гэж хэлнэ. Тухайн энэ тогооны дотор болохоор усаа юм. Ус ихэд энэ услага маань одоо яг тухайн модныхоо үндэсэнд хамгийн гол нөгөө услага маань сайн хийжиж тухайн модны маань ус маань одоо ингээд шингэх хүртэл. За ингээд ихний хийсэн ус маань ингээд шингэхгүй шүү дээ. За тэгээд хүлээж байгаа хэсэг хугацааны дараа дахиад шингэснийхэн дараа дахиад юм. За нэг нүхэнд ерөнхийдөө одоо ингээд 10 см ийм тогоо үсгэж байгаа. Энэ дээрээ нэг 40-оос 60 литр ус. 40-оос 60 литр ус хийх хэрэгтэй. Тий, энэ модонд. Одоо ерөнхийдөө одоо тий нэмэл хийгээд байгаа гэсэн үг. Тэгжиж тухайн ургамлын чинь бүр үндсэнд нь одоо нөгөө чийг нь очиж байна гэсэн үг байхгүй. Багцаадаа энэ модыг 7 хоногт хэд туслах вэ? За 7 хоногт ерөнхийдөө модыг нэг 2-оос 1-ээс 2 удаа. Энэ 2-оос дээш. Заавал жарах юм. Энэ хараа. Ер нь модыг услахтаа бид бүгд одоо ер нь бас модныхоо ингээ полиш руу усаа хийхээр тухайн модны маань ингээд үндсний ил гараад тэрүүгээр нагаар ороод агаар салхи ороод тэгээд мод маань одоо өгчдөг байна. Тэгэхээр бүгдээр нь хамгийн анхаарах зүйл гэх юм бол энэ тухайн модныхоо энэ тогоо амсар хэсэг рүү ингэж хийж өгнө гэсэн үг. За ингэхээр тухайн мод маань сайхан одоо ингээд нөгөө үндсний ил гарахгүй тэгээд чиг туслаа гэж бэлдэж өгч байгаа. Гарс модыг ер нь Өөрөө бол мод дахиж тарих юм бол ер нь бол одоо нэг мод тарихаар одоо хүний Монгол улсын ингээд агарын цэвэршилт ер нь сайжирна гэж ярьж байгаа. 8% гэдэг нь одоо ерөнхийдөө бол амар бага хэмжээтэй. Тэрийг ер нь ихсэхийн тулд одоо гэр бүлээрээ ийш тийшээ гарах үедээ нэг 3-аас 4 мод ч юм уу өөрсдөө нэг тоотой яг гэр бүлийнхээ тоогоор ч юм уу жоохон ч гэсэн Монголдо хөв нэмэр оруулаад мод тариал ер нь амар сайн Монгол улсад амар хэрэгтэй зүйл хийж байгаа юм болоо гэж бодож байна да. Тэгэхээр өнөөдөр бол
өглөө амир нартай байсан. Би ингээд хувцас сонгож байхдаа цаг агаар хараад ингээд өмсөж ирсэн байхгүй юу. Тэгээд хитрхи халуун болчих юм болов гэд бүр ингээд цанцаа нэмглээлсэн. Тэгсэн чи яг өдөр болоод ирсэн чинь жоохон салхитай болоод хүйтэн болчлоо. Гэхдээ ер нь бол би ингээд айгүй олон шинэ хүүхдүүдтэй танилцаад тэгээд бидний яриач гэсэндээ амар сонирхолтой. Бүгдээрээ ондоо ертөнцтэй надаас ер нь шал өөр сонирхолтой хүүхдүүд байсан. Тэгээд тийм болохоор ер нь бол яг тэр яриандаа ингээд халаад яг цаг агаарыг ч гэсэндээ нэг амар анзаарсангүй. Японд байсан бол би юу ч гэсэн мод тариад байж байхгүй байсан баха. Нэг японочууд ер нь одоо яг гэртээ очиод яг ингээд ажил гэрээд явдаг хүмүүс ахгүй юу. Тэгээ ер нь мод тарих өдөр гэж бас байдаг. Ер нь бол заавал зөв хийх ёстой ажлынх нь нэгэнд байдаг зүг одоо ингээд хүмүүс ч ажиллаа хийх ёстой шүү дээ. Зүгээр мод тарих ёстой. Хүн л бол төрсөн бол мод тарих ёстой гэд ер нь тэгээ заасан байдаг. Тэгээд монголчууд ч ер нь бол тийм байхгүй, тийм болоосай гэж бодож байна. Хамгийн сайн хийдэг хоолоо гараа гарган бэлдэж ирсэн хүүхдүүдийн хоол амттай харагдаж байгааз тэдний гэдэс төдийгүй сэтгэл цадсан байхаа. Бүгдээрээ ингээх нь дугаар гарсан байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд одоо дугаар явж байхад ингээд зураг авалтын үед хамгийн тийм хөвгөлтэй байсан үе ч юм уу те тэр талаараа хуваалцах юм байна. Миний дугаарыг авч байгаад болохоор би өөрөө нэг халуурч бүлээрээ жоохон таараа байсан. Уруулан дээр ингээд хамхон гарцсан. Жоохон айлаа зэрэлцсэн. Тэгэл гадаа нэг покет ингэ нүүр тулчаараа нүүр ингээд бондаж харагдал. Талцсан ирсэн. Тэгээ дараа нь бичлэгээ үзсэн чи гэрийнх нараа бөөнөр сууж инээлтэд хүн шоглцоогоод тиймэрхүү болсон. Тийм өвдсөн үедээ зурган дараа тэгээд өөр нэг 58 уу тай тийм. Тэгээ баахан тийш нэг палаа их солигдсон. Олон газар зураг авсан. Танастай хандж хэлээ. Бүгдээрээ олон зүйлийг турш үзээрэй. Тэгээ тэр дундаас та нар таалагдах, та нар ирээдүйд хоолоо олох мэрэгжил гэх юм уу те. Тэр бүхэн мань олдох хаа гэдэгт итгэлтэй байна. Одоо ингээд нэвтрүүлэгчин гарсны дараа одоо ингээд найзууд гэр бүлийг чи үзээд юу гэж хэлсэн бэ? Манай найзууд болохоор үзээд тэгэл чи ямар байгаль орчны талаар их юм ярьдээ дээр гээл тэгэл эсвэл шоололох шиг хэлсэн ш. Тэгэл анх зураг авалтанд орж явахдаа ч гэсэн тэгээ анх удаага ингээд яг камертай ингээд яг бичлэгэнд ороод зураг авалтанд орж үзээд тэгээд ер нь бол мэдгүй яг амьдралд байж үзмээр л тийм туршлага шиг л санагдсан. Бүгдээрээ сайн сургууль сураад, сайн ажил мэргэжилд ороод тэгээд сайхан амьдрацгаая гэж хэлээ да. Миний хувьд болохоор штэ би одоо ингээд нөгөө хамтлагийнхантайгаа хамт ингээд нэвтрүүлэгт орсохгүй юу. Тэгээд хамгийн гоё нь бол тэр гэж боддог. Би ингээд хамтлагийнхантайгаа амар дотн. Тэгээ хамтлагийнхантаа ер нь айгүй хайртай. Бүгдээрээ яг ингээд нэг одоо хөгжмийн хамтлаг гэхээс илүү гэр бүл шиг ингээд хамтдаа нэгнийгээ амар хайрладаг, амар дотн. Тэгснэ ингээд хоорондоо ингээд амар тийм насны зөрүүтэй зав ингээд бидэд ингээд тэгсэн мөртлөө ингээд амар тийм нэгнийгээ хүндэлдэг амар гоё болохоор за нэг тиймэрхүү нэвтрүүлэгт ороод хэдэн жилийн дараа ингээд үзэхэд айгүй гоё доо гэд бидэд ингээд бодоод явж исэн чинь ингээд гинт ингээд би нэвтрүүлэгт орохоор болоод тэгээд за тэгвэл би ингээд хөгжим тоглолт юм чинь хамтлагийнхнаараа орчих гээд орсон нь бас гоё эргээд нэг 5-10 жилийн дараа ч юм уу эргэж ингээд нийлж үзэхэд айгүй гоё нэг тийм хэдүүлээ ийм хөрхөн хүүхдүүд ээжээ ийм бацаанууд ээжээ гээд үзэхэд айгүй гоё санагдсан. Угаасаа яг нэвтрүүлэгтээ ингээд хамтдаа оролцоод багштайгаа ер нь бол ингээд гоё халуун дотн тийм уур амьсгал бүрдүүлж ингээд оролцох нь айгүй нэг тийм надад айгүй дулаахан илүү гоё ингээд яг тэр мөчөө одоо камеранд ингээд одоо мөнхөлж ингээд үлдээж байгаа юм шиг санагдсан. Тэр нь гоё юм. Би яг нэвтрүүлэгт орохын өмнөх өдөр одоо ингээд юм бэлдэж хагаад энэ эдийгээ яг очиход яг зөрөөд наашаа хот руу ирсэн. Яагаад хот руу ирсэн бэ гэхлээр нэг баг зэргийн жоохон бэрттэй шууд яралтаагаар хотод ирээд хотод ирж имлэгээр явж байгаа. Тэгээ би шууд энэ толгой битүү болттой яг зурганд авсан. Адилхан. Тэгээд одоо нэг мордо ингээд ороод ингээд тавиад буцаагаад бариад тачаанд авчдаг. Тэгээ мордо аваад ингээд замаараа услах гад тэр үед яг тоггүй байсан. Тэр хойд айлд нэг тогтой худаг байсан. Тэгээ тэр худаг руу очиж мордо осно гэдэг нэг найзтайгаа 2 найзтайгаа явжсэн. Нэг найз маань моциклтойгоо нөгөө найз маань болохоор морь унцаа. Би бас нэг морь хөтөлцөө явжсэн. Тэгээ манай нэг найз боржгор байхгүй юу? Жог өсмөсний боржгор. Тэгээ би ингээд миний урд яг явж байхад нь би тоглоод дэмбэ болгоон штэ ороо наа чи их боржгор хүнд айгуу дургуу шүү мөргөө шүү гэд хэлээд дуусаагүй байтал миний морь наваг бүлгэнгуудаа 2 морь хөндлөсөж орж ирээд тэгээ хөндлөн дараа яг 2 морины голд очиод
Тэгээд би яг нөгөө ойчоод морин алдахгүй тулд нөгөө жолооноосоо барьжгаад яг хөлн яг толгой дээр тарсан. Тэгээд яг ингээд аймагт яг ойдол тавиулаад шууд дотроо нэг ирсэн шалтгаан дотор нэг доторх гавл мавлын яасан байж магадгүй гээд тэгээд зүг зүгээрээсэн. Бид нэр одоо хинтээ тачин манай алтан баг нь бид нарыг одоо өөрөх байхаа. Аарал маруулах байхаа. Йог өнөөдөр хүлээж. Тийм ээ. Өөр би ингээ би яри да. Би анх ингээд одоо хүүхдээ ордонд 12 жил суралцаад одоо ингээ төгсгөөд нэг тийм нэг л юм дотоо байгаа гэж байгаа юм шиг. Тэгээл яг нэвтрүүлэгт орохоор болол тэгээл нэвтрүүлэгт орох явцдаа бол амар сандарсан. Тэгээд нөгөө телевизээр гарч исэн ч гэсэн анх удаа ингээд яг бигээ дагаад өөрийнхөө юмаа ярьж мэрхаар амар сандраад ер нь жоохон бүтлгүй юм айгүй их байсан. Тэгээл гарсны дараа ингээ өөрийгөө үзэж чадахгүй хүмүүс намайг үзээд тэгээд амар бахархах маягаар юм хэрээл чи чин телевиз дээр амар өөр ярьдаг юм байна амар жүжигч юм чи жүжигч юм болмол гээл тэгэл ер нь ТV охин цагаан сараар амар их хүн тэгэл оор гэж мен би охин гээл аюу жоохон ихэндээ жоохон юугүйсэн тэгээ одоо л айгу бахархалтай байгаа ингээд яг төгсгийнхаа өмнө яг өөрийнхөө хийсэн бүхнээ ингээ үзүүлээд дурсан жолгоо үлдээж байгаа та амар бахархдаг үр дүнгээ үзхийн тулд өөрийнхөө байгаа бүхнээ зориулаад жижигхэн зүйлээс ч гэсэн жаргал мэдрээд тэгээд хүмүүст бас талархаад урмын үг хэлээд зоригтой заавал хүрээрээ гэж хэлье. Миний номер өдөр яг миний тэмцээнд өдөр таарсан байсан маа. Яг нэг 7-ны тэмцээнд өдөр таарсан. Яг тэр өдөр нь яг нэг жоогоос хэрүүхэн талдаа ч юм уу цастай өдрөөс болохоор. Яг хүүхдээ ордон дээр тэмцээн болоод тэгсэн чинь яг зураг авалт нэглэн мэглэнгээд өглөө нань манай нөө их чи нэвтрүүлгийн хичээл надад зөндөө ярьж байгаа ирсэн. Анаа дэ ирсэн үү би ирсэн үү чи ирсэн үү? 2 4 5 6 7 8 ярьж ирээл тэгс чи анаа яг ардан зогсоод тас чи хаана нэ энэ юм уу те над руу зогсож ирж байсан шүү дээ. За одоо хоёул ингэ манай багийнх хэрнэ гэл. Тэгээс манай номер амар хойд баг өдөөс хойш хоёулаа амар хойноос болохоор тэгээ бид нар чи баг унтах гаа сүүл рүү нойр хүрээд унтах гаа сүүл тэгээ дөнгөд чи жоохон сэргээрээ гэж биш нэвтрүүлэгт орж жоохон сэргий шүүлгээ. Бид нар өөрөөр нэвтрүүлэгт орж ирсэн ч гэсэн одоо ингэ бүр өөрийнхөө талаар ингэ гаргаж ийн гэдэг надад амар бахархалтай санагдаж байгаа. Миний орсон дугаар гэвэл би яг тэр өдөр нэг бүр амар их хичээлтэй өдөр байдаг гэсэн байхгүй. Бүр яг жинхнээсээ ингэ нэг ч завсралгаан байдгүй. Ингээл яг 5-10 минут л завсралдаг. Тэгэл тэр голоороо амжуулж ингээд одоо өдрийн хоол молоо иддэг ч гэдэг юм уу. Яг тийм өдөр таарсан байсан. 2 мэрэгжлийн хичээл ороод 4:30-аас тарж байгаа байхгүй. Тэгээд дахиад 5-аас өөр газар тийм сургалттай. Тэгээд тэр нь жоохон сургуулиас зайтай болохоор ингээд хамт ингээд зургийн багийнхтаа ингээд авч явж чадаагүй. Тэгээд ингээд сургууль дээрээ ингээд байсараад миний дугаар дууссан. Минийхтэй ер нь адилхан юм биш шүү дээ. Би ч бас нэг өдөржингөө ингээд хүүхдээ ордон дээр байсараад дууссан шүү дээ. Яг нэг газар байсараад миний дугаарыг үзсэн баггүй юу. Тэгээд яг хоо чи яг өөрийнхөө дугаарыг бол ингээд бодохдоо ингээд жоохон сонирхолтой байж магадгүй гэж бодож байгаа юм шүү дээ. Гэтэ би ингээд чиний дугаарыг үзэхэд надад бол айгуу тийм сонирхолтой тэгвэл яг ийм урлагийн сургуульд сурдаг ийм чиглэлээр ингээд сурдаг хүүхдүүд яг ийм байд юм байна. Ер нь яг иймэрхүү орчинд ингэж суралцдаг юм байна гэж ер нь бол илүү мэдэж авсан. Тэгээ надад илүү сонирхолтой байсан. Та нар өнөөдөр надтай хамт миний оролцсон дугаарыг үзэж хамт байснараа төгөлдөр хуурын эрч хүчийг сонгодог бүжгийн оюун алархаа гой мэдрэмжүүдийг авсан байх гэж найдаж байна. Тэгэд би энэ мэдрэмжүүдийг бол өдөр болгон авдаг. Би мэрэгжлийн хичээлүүдтэй маш их хайртай. Тийм болохоор би ирээдүйд сайн жүжигчин болж сайн явна гэдэгтээ итгэлтэй байна. Одоо жоохон хөгжөөн тэсэг оруулаад бүгдээрээ тоглоом заяа. За манай 3 охин маань ингээд хамт тоглох тоглоомудаа бодсон байгаа. Тэгээд одоо ямар тоглоом тоглох гэлээ? Нөгөө Squid Game байдаг шүү дээ. Тэрний одоо ингээд эргэж хараад улаан гэрэл, ногоон гэрэл гээд эргэж хараад байдаг. Зис тоглоомыг хөлөө ингээд хосууд нь яг ингээд хоорондоо нийлүүлж уйж агаад тэгээд ингээд гүйж тоглодог тоглоомтой хослуулах тийм тоглоом байгаа. Би тэр Squid Game-ийн хүүхэлтэй нагаа. За бүгдээрээ бас За байцаар. Цогсор. Мөнгөн баг нь тоова 2 хасагдлаа. Гайгүй.
Булган болд халуун 2 хасагдлаа. Одоо танах яач миний өмнө хараач одоо. За өөр тэмцээн мөн. Ямар юм бэ? Одоо октоодны эрэхтэйгээ Яг бичлээ. Энэ юу харагдахгүй юу? Хайцгаар тоо. Төрөөнийхээс хэцүү юм. Хэцүү бол биш. Нэг гайгүй яг гүн дээр давж үзэж байгаа. Замс чи яг нөөд сахах гэдэг. Гүн готлол байхгүй юу? Монголын үндэсний телевизийн хичээлийн дараа нэвтрүүлэгт орсноороо би энэ шин сайхан ийм найзуудтай боллоо. Хэрвээ би тэр нэвтрүүлэгт ороогүй байсан бол өнөөдөр ингэж мод тарихгүй ийм шин найзуудтай болохгүй байсан бахаа гэж би бодож байна. Баярлаа. Яа, мандаа амсны. За, ялсан хүний яриаг сонсё. Амархан байлаа. Тэгээд. Амтгүй байлаа. За цаашдаа ингээ шинэ найзуудтайгаар ингээ холбоотой байхаа гэж бодож байна. Яг миний хувьд бол би яг ингээ холбоотой байхыг гэж байна. За, унтсан штэ манай хоёр. Ямар санагдчих вэ? Онсны мэт. Гоё бол санагдахгүй. Гоё бол санагдахгүй. Гоё бол биш. Гэтэ яхаа зүгээрээ угаасаа. Зүгээрээ. Угаасаа амар байсан мэдж байгаа. Хамгийн амар нь болохоор яалчгүй нөөс саа. Өөс хоёрыг амирыг мэдээд оноочлаа гэдэг. Нэг удаа яалагдтаа гэх Байн ялна гэж үрд юм уу? Тим тэмцэн зохион. Өөрөө л чадах уу? Би чаднаа. Би угаасаа юмыг чадна. Өнөөдөр би маш гоё өндөр хүлээлттэй ирсэн. Тэгээд тэр хүлээлтийг маань илүү гоё давж чадсан. Тим гоё хүмүүстэй танилцсан. Тэгээд ирэх замдаа би маш олон хүмүүстэй танилцсны нэг нь болохоор мөнгөн багна гэд хүү байгаа. Тэгээд тэр хөөхөд болохоор бүжгэлдэг би өмнөх дугаарыг нь үдчихсэн. Тэгээд айгуу сонирхолтой байсан. Би бас өөрөө бүжиглэх туртай. Тэгээд бид хоёрын бас ингээ бүжгийн ингээд одоо хүрээлэл донд ингээ таньдаг хүмүүс байсан. Тэр хүмүүсээ чи тэрийг танд юм уу, энийг танд юм уу гэд ингээд хамтдаа бүжгийнхаа талаар ярилцаад илүү ингээд нэгнийхээ тийм сонирхлын талаар мэдээллийг хуваалцах нь надад айгуу сонирхолтой байсан. Яг нэг хүнд биелүүлэх ёстой 3 тийм буян байдаг гэсэн. Нэг нь болохоор ном бичих гэж байна. Нэг нь амьтан олдох, нэг нь мод ярих гэсэн. Тийм бол одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа та энэ 3 буяныг хийж чадсан уу? Хэрвээ хийж чадаагүй бол бид нар өнөөдөр ирээд 3 мод тавилаа. Тэгвэл та бүхэн гэсэндээ өөрсдөө гэр бүлтэйгээ найзуудтайгаа хурж ирээд өөрсдийнхөө чадах хэмжээний модыг тариад тэгээд өөрсдийнхөө хэрэгжилж байгаа тэр агаарыг цэвэршүүлээрэй гэж та бүхэнд уриалж байна. За, ингээд хичээлийн дараа нэвтрүүлгийн энэ хичээлийн жилийн сүүлийн дугаар ингээд өндөрлөж байна. Баярлалаа. Баярлалаа.